Сигнал нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар хүүхэд зам тээврийн осол дүртгөөс урьдчилан сэргийлж чадсан сайн туршлагыг танилцуулах болно. Мөн нийслэлээс зүүн аймагуудад чиглэсэн гол замын осол их гардаг хартцыг, мөн сар шинийн өдрүүдэд замын нөхцөл байдал ямар байсан, осол аваар ямар байсан талаарх мэдээллийг тойвлон өргөх болно. Та хаанаас хаа үрж юм? Улаанбаатараас Багнуураар явж байна. Одоо энэ хашлага тэгээд хурц харуулгач хийснээр эрсдэл маш их багассан. Манай улсад зам тээврийн ослын улмаас хүн гэлтэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол өндөр байдаг. Тодорхойлбол өнгөрсөн 2015 оны эхний 12 сарын байдлаар 429 хүн харамсалтайгаар автомашины ослын улмаас амиа алдсан тоо мэдээ байна. Тэгвэл үүний багагүй хувийг хүүхэд эзэлж байна. Өнгөрсөн онд бага насны 54 хүүхэд автомашины осолд орж нас барсан байна. Тэгвэл бага насны хүүхдийн осол дөртөж байгаа шалтгаанууд нь дийлэнхтэй автомашинд зорчиг шилбэрээр явж байгаад болон сургууль цэцэрлэгтээ ирж очих замдаа автомашинд мөргүүлэх хэлбэртэй байна. Харин цаг хугацааны хувьд аваад үзвэл хүүхдүүд өдөр 12-аас 13, орой 17-оос 18 цагийн хооронд хэвчлэн зам тээврийн осол дөртдөг байна. Энэ нь сургуулийн орчинд болон сургуулиас гэртээ харих зам, гэрээсээ сургууль орох замдаа хамгийн их осол дөртдгийг харуулж байгаа юм. За мэдээж осолд өртсөн хэлбэрээр нь аваад үзэх юм бол нэгдүгüүрт бол тээврээс дотор зарчиг шилбэрээр явж байгаад ослоо аварт ихээр өртдөг. За давхар явган одоо замын хөлөнд оролцож явахдаа тийм ээ. Хүүхдүүд маань замын хөлөнд дөрмийн мэдлэг тутмаг байдаг учраас ойрт ирж яваад тээврээслийг өнгөрүүлэг урдуур нь гүүх байдаг юм уу? Эсвэл өнөөдөр годам замд гараад үзэх юм бол хүүхдийн тоглоомын талбай хангалттай биш байдаг тийм ээ. Үүнээсээ болоод хүүхдүүд хаан тоглож яах вэ өнөөдөр зүгээр тээврээслийн зорчих хэсэг дээр өнөөдөр тоглодог. Үүнээсээ болоод ослоо аварт өртөд байгаа иймэрхүү одоо шалтгаан төслүүд бол зам засгийн газрын одоо мэдээ судалгааны хэлтсээр бол гарсан байдаг. Үзэгчдээ миний ард Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль харагдаж байна. Тус сургуулийн хашааны хаалганы яг ордуур нь автомашины зам байдаг. Уг автозам нь хөдөлгөөний ачаал ихтэй замд тооцогддог. Тэгвэл сурагчид зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөртэй тооцогдож байсан тус сургуулийн зам орчинг өнгөрсөн 100 дүүргийн засаг даргын хамгийн газраас хөрөнгө гаргаж өгчөөсөн нь үр дүнгээ өгөөд байна. Чингэлтэй дүүрэгт төрийн болон төрийн босомчийн 21 сургуульд 25625 хүүхэд энэ 2015-аас 16 оны хичээлийн жил суралцж байна. Тэгэхээр ер нь бол энэ сургуулийн орчны одоо осол гэмтэл тэр дундаа зам тээврийн осол гэмтлээс хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгийн газраас бол олон ажлуудыг санаачилж хийж байгаа нэг нь бол 50 дугаар сургуулийн орчин байна. Тэгэхээр энэ 2015-аас 16 оны хичээлийн жилд энэ 50 дугаар сургуулийн орчныг яг хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бид нараас тусгаалсан зураг төсөл гаргаж ингэж засад өгч болсон байна. Өмнө бол хүүхд чинь одоо машин дээр очих болов яачих бол хийчих бол айгүй айц их төрдөг байсан. Өмнө хүүхдүүд ер нь ямар байдлаар зам гардаг вэ? Хүүхдүүд ер нь гарцгүй газраар айгүйх гардаг байсан. Тэгээд хашлага хийснээр яг гарцтай газраар хашлахгүй учраас яг гарцаараа гардаг болсон. Тэгэхээр ер нь бол ямар одоо хүндрэл бэрхшээл урд нь байсан бэ гэхээр ер нь ерхий боловсролын сургуулийн сурагчид гарч ирээд сургуулийн хашааны хаалгаар гараад яг өөрийнхөө гэр гэрийн чиглэлд дуртай чиглэлээрээ магадгүй ингээд зам зөрчид одоо зам хөндлөн гардаг. За энэ нь болохоор нэгдүгээр зам тээвэр замын одоо хөдөлгөөн цаадуулж хоёрдугаар хүүхдийн одоо тэр амь нас эрсдэх ийм нөхцөл байдлыг бүрдүүлж ирсэн учраас бид нэр одоо нэгдүгээр замын хурц харуулгачийг бас чулуугаар тэгээд хурц харуулгач хийж ингэж дээрэс нь одоо зам дагсан одоо явган хүний зам дагсан хашлах хийж өгснөөр бүх хүүхдүүд одоо гарцсан дээрээ төвлөрч гарцаар гардаг. Энэ дээр нөгөө эцгийн эргүүл хамгаалалт яг хүүхдүүдийг зам нэвтрүүлдэг та машинууд яг энэ гарцсын хэсэгт хүүхдүүдийг одоо хүндэлж хүлээж ингэж гаргадаг ийм нөхцөл байдал бий болсон. Энэгээр их даваа талтай. Үзэгчтэй охин харж байна. 50 дугаар сургуулийн хашааны яг хаалганыхны ордуур автомашины зам байгааг. Тэгвэл тус сургуулийн сурагчид өмнө нь хаа дуртай газраараа зам хөндлөн гардаг байсан бол энэхүү хашлахыг хийж өгснөөр тус сургуулийн сурагчид зөвхөн гарцтай хэсгээр зам хөндлөн гардаг болжээ. Мөн чулуугаар хурц харуулгачийг хийж өгсөн нь хурдтай автомашиныг хурдтай ирэх боломжийг нь хязгаарлаж өгсөн байна. Чингэлтэй дүүргийн
Зам тээврийн ослын одоо нөхцөл байдлыг 2013, 14, 15 онуудтай харьцуулаад судалгаа хийж үзэхэд за 13 онд бол өссөн байдаг. 14, 15 оныг бол харьцуулаад үзэхэд 14 онд 15 2 оныг хооронд нь харьцуулаад үзэхэд бол за зам тээврийн осол хэрэгээс үүдэж хүний амнаас охирсон нөхцөл байдал бол 50% буурсан. За зам тээврийн ослоос нөлөөлж хүн гэмтсэн ослын тоо үзүүлэлт 38%-аар буурсан үзүүлэлттэй юм одоо үзүүлэлттэй байгаа. За энэ дээрх одоо буурсан үзүүлэлтүүдийг одоо бий болгоход нэлээдгүй хэд хэдэн ажил хийж гүйцэтгсэн. За үүний нэг нь бол за Цэнгэлтэй дүүргийн сургуулиудыг судалгааг аваад за 6 судалгааг авч за хамгийн их одоо зам тээврийн осол гарч за түүнд одоо хүүхдүүд өрчиж болцсогүй судалгаа гаргаад 6 сургуулиас эхний ээлжинд бол 50 дугаар сургуулийг сонгож авч за энэ дээр бол замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан стандартад нийцүүлсэн ийм одоо байдлаар тохижуулах юм шаардлага гарсан. За энэ тохижуулах ажлыг бол Цэнгэлтэй дүүргийн засаг даргын хамгийн газраас бол энэ ажлыг бол маш одоо дэмжиж энэ дээр бол нэлээдгүй ажил хийж гүйцэтгсэн. Өмнө тэрүүгээр явдаг байхад жоохон эрсдэлтээс одоо энүүгээр одоо тойрч яваад замын хөдөлгөөнтэйгээс эргүүлмэр зөндөө гарч ирсэн болох юм. Сайн хамгаалах Хашлагтай байсан уу? Энэ шинээр хийсэн. Өмнө хизээс нэлээ 9 сарын тэжээл авахд л хийсэн. Ийм хашлагтай болсноор ер нь ямар бол санагдаж байна? Хашлагтай болохоор амар нөө машин жишээ явахад хүүхдүүд бие бинийгээ түлхээд хашлага нөөнийг дав цаашаа гарах. Тэр нь багасаж хашлаханд тулж явах. Гарцаараа гардаг болсон хүмүүс одоо. Зөвхөн гарцаараа гарна тэгэл Бид нэр зам мөнлөн гарахад маш айтайхан болж бас нөгөө хүмүүс зөксдөг болсноор биднэрт илүү их ашиг тустай болж өгсөн. Ер нь хүүхдүүд дандаа гарцаар гардаг болсон. Манай сургууль иргэн тойрон хаашаач ясан гарцаар гараад гарахтаа ч орж гарахтаа дандаа гарцаар гарч болсон. Хашлах хийснээр бол. Одоо 2015-аас 16 оны жилд манай 2007 сурагчтай сургууль хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа. За эсвэл полиц зэргүүл гарснаас хойш нэгэд замын аюулгүй орчин бүрдүүлж тэмдэглэгээ тусгаарлах зурулсан юм хашилт хийснээс хойш ямар нэгэн зам тээврийн осол яг энэ зам дээр бол гараагүй байгаа. Энд дээр 4 хурц харуулагч байгаа. Тэмдэглэгээ энэ гарцын тэмдэглэгээ нэлээд сайн хийгдсэн. Сургуулийн бүс гэсэн тэмдэглэгээ нэлээд сайн хийгдсэн байгаа тийм. Яг энэ орчин бүрдүүлэхэд бол дүүргийн засаг даргын хамгийн газраас хөрөнгөнд гарсан. Энэ хэсэгт өмнө явган хүний зорчих хэсэг байдаг байсан. Тэгвэл ерхий боловсролын 50 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн саналаар энэ барилгын хашааг хойш 1 м татаж явган хүний замыг барьж өгсөн нь сурагчид төдийгүй иргэдийг энэ замаар чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Сурагчдыг зам тээврийн осол төртгөөс сэргийлж 150 м урт 6 м өргөнтэй энэ замд хайс хашлах хийж хурц сааруулагч барьж тэмдэглэгийг байршуулж сургуулийн орчинг инхүү тохижуулахад Цэнгэлтэй дүүргээс 20 сая төгрөг гаргажээ. Харин дүүргийн зүгээс өнгөрсөн онд энэ жишгээр 117 дугаар сургуулийг мөн тохижуулж сурагчдыг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ер нь бол 117 дугаар сургууль бас энэ цуслангийн зам шинжилэн тавигдсантай холбогдуулаад 117 дугаар сургуульд яг ийм хурц харуулгач за яг ийм замын хашлгууд бол хийгдсэн байгаа. Яг энэ жишгээрээ бид нар бол цаашдаа 37 дугаар сургуулийн орчин 39 дугаар сургуулийн орчин 72 49 дугаар сургуулиудын орчныг ингэж тогтчуулахаар ерөөдөө зураг төслүүдээ бид нар өөрсдийнхөө сан ажиллагаа хийгээ явж байна. За мөн үүний зэрэг цаас яг тэр сургууль руу одоо ордог автомашины замын хэсэг сургуулийн үүдний тогтчлтуудыг бас ингэж тогтчулж өгөх юм бол эцэг эхчүүд хүүхдээ авахтаа хүүхдээ хүлээх за мөн одоо хүүхдүүд одоо гарч ирээ тоглож наадах бас өөрийн гэсэн талбай нь ингэж тогтснороо замын аюулгүй байдлаас ингэж хангах юм агс ийм төр зурагтай ингэж ажиллаад болж хийж байна. 50 дугаар сургуулийн зам орчинг тохижуулсан энэ бүтээн байгуулалтын сүртэй том биш ч гэсэн хамгийн чухал зүйл болох ирээдүйн аав ээж за улс орныг өдөртөн залах хүүхд багчуудын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр онцлог юм. За энэ жишгийг нийслэлийн бусад сургуулиуд хэвшүүлвэл за илүү олон хүүхэд за олон бага насны сурагчид маань зам тээврийн осолд өртөхгүй байх боломж бүрдэх боломжтой юм а.
Нийслэлээс зүүн аймагуудад чиглэсэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох шулууч нарт сэргэлтүүлэх хүргэе тодруулбал Цанжин болдгийн морд гүшүүний ойролцоох зам буюу Баян давааны зам орчимд зам тээврийн ослоогоор их гарч байна. За замын цагдаагийн газраас зам тээврийн ослоогоор их гардаг цэгийг хард цэг гэж тодорхойлдог. Ингээд хард цэгийг сигналдъя. Энэ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаанбаатарын 0-цэгээс 60 км-ийн замд байх энэ Чонжин болдог буюу бидний хэлж чадсанаар морд гүшүүний харалтай юм зам байна. Энэ зам маань анх ашиглалтанд орсон цагаас эхлээд яг энэ зам тойрог хөдөлгөөнтэй энэ огцом дээрээс нь Баян давааны уулзраас ирсэн хөдөлгөөн маань доош уруу учраас жолооч нар маань хурд хэтрүүлж хөдөлгөөнд орсноос олж одоо та бүхний харж байгаа энэ замын маань яг огцом эргэлтээс одоо огцом эргэлтэн дээр хурдынхаа одоо аюулгүйдлийг хангаж чадаагүйс одоо замын хажуур гашлараа орж тэгж зам дээр бас холбогдох их байна. Замын цагдаагийн газарт бүртгэгдэж хүний амнаас эрсдэх болон хүнд гэмтэх ослууд нь улиралд 1-2 байдаг ч осол гаргачаад замын цагдаагийн газарт бүртгүүлэхгүй өнгөрч байгаа тохиолдол их байгааг замын цагдаагийн газрын орон нутаг хурдны замын хяналтын хэлтсээс онцолж байна. Дийлэх осол нь замын нөхцөлд хурдаад харуулж яваагүйтэй холбоотой байна. За ер нь замын яг туршлагаас нь ч юм уу эсвэл жолоо барьсан гэхээс илүүтэйгээр нэг ихэнх бүх жолооч нар ерөнхийдөө замын нөхцөл байдал халтургай гулгаа дээрээс нь замын нэг жорч хэсгийн өргөн игнээ хоорондын зай мөн огцом эргэлттэй тийм үү өгсүр энэ замуудад гэрэлтүүлэхтэй шөнийн замд бол ялангуяа гэрэлтүүлэхтэй холын гэрэлттэй явж жорцноос олж зам дээр бас холбогдох тэр нөхцөл байдал маань ерөөхдөө дийлэх. Ихэнхдээ бол ер нь зам дээр бас холбогддог нь бол 18-35 настай юм байдаг. Одоо хотоос гарахаараа хүний машин гуйж хамаатан саадны ах дүүсийн машиныг зангийн мэдгүй машинд хөдөлгөөнд орсноос олж энэ машин маань ер нь хөдөлгөөний аюулгүйдлийг хангаж чадхаараа байна уу гүү байна уу наадчил бүрэн бус одоо торомсны гэрэлтүүлэх хэрэгсэл маань гүрэнгүүцэд асч гинүү гэдэг мэдхгүйгээс болоод жолооч нь хөдөө орон нутгийн зам дээр бас толбогдсон их байдаг. Дээрээс нь яг орон нутгийн замд яг нийтлэг гаргаж өрчилгэвэл жолооч нар маань хурд хэтрүүлдэг. Ихэнхдээ ер нь орон нутгийн замд гарч байгаа зам дээр бас их ер нь дийлэх нэг 60-70% нь ер нь хурдаас шалтгаалдаг. Тэгээ хурд хэтрүүлнэ гэдэг маань хурд хэтрүүлж байгаа зам дээр бас толбогдсон тохиолдолд мэдээж ямар инерцээр очиж одоо зам дээр бас толбогдох мөргөлдөхөөр ямар хүч үүс унах уу өнгөрөх үү гэдэг юмээс шалтгаалаад хамгаалах зүгээс болж жолооч намайг гэмтэх тохиолдол их наанчил одоо тэрнээс болоод амь насаа алдах хүртэл тийм байдаг. Энэ жолооч нарын орон нутгийн замд гаргадаг нийлэг зөрчлийн ямар зөрчлүүдийн бол та бусад жолооч нарт хандаж юу гэж хэлэх вэ? Одоо эргэтээс лөөхгүй бол тэгэл дөрмөө сайн барих төрлөг л одоо болж байна. Шинэ орон цагаар явахдаа гэрлээ шилжүүлдэг тал байдаг та маань. Өө тэр ч одоо хөдөлгөөний нөхцөл зөндөл байдаг шүү дээ. Хот дотор орохтаар л дөрмөө барьдаг хөдөөгаар явчихтаа чинь гэрлүүл маналзт нүдэн дээр тусгал байгаа шүү дээ. Тэр дэрж та хамгаалах хүчээ яг зорчтойгоо өөрөө сайн бүсэлсэн байна. За хөдөлгөөнд ослооргүй гамуулсан зогсчраа. Баярлалаа. Замын нөхцөл байдал яг энэ манай энэ зам бол юу харьцангуй бас гайгүй шүү. Энэ хэвийн зам бол бас эвдрэл гэмтлийн цаг тухайд нь налаах юмнаас бол ингээд бас засаад явцдаг. Тийм зам бол манайх бол харьцангуй гайгүй юм. Та ер нь орон нутгийн замаар хэрэг зорчдог. Би бол байнга зорчин. Бид нар Эрдэнэ сумын. Жолооч нарын орон нутгийн замд гаргаж байгаа дийлэх зөрчил нь ямар зөрчил вэ? Таны ажил хийсэн. Ер нь жоохон хурд хэтрүүлж байсан л тийм л асуудал байгаад. Тэг гэрэл шилжүүлэх тэгэл хурдны асуудал багтах. За танд баярлалаа. За. Зарим жолооч нар орон нутгийн замд явахдаа замынхаа нөхцөл байдал хурдаа тохируулахгүй хурд хэтрүүлэх, за гүйс төрүүлэх, ёсгүй газраар, огцом эргэлттэй газраар гүйс төрүүлэх, за мөн үд шорон цагаар явахдаа гэрлээ шилжүүлэхгүй байх гэх мэт зөрчлүүдийг дийлэгтэй гаргадаг. Тиймээс бид жолооч нартай хандаж хэлэхэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж орд түтнийхөө болон өөрийн амь нас эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөе.
Харин одоо замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын албанд бүртгэгдсэн осол аваарын тоо мэдээллийг хүргье. За тэгэхээр өнгөрсөн сар шинэ баярын өдрүүдэд зам хэлгийн нөхцөлөд бол урд онуудынхтай харьцуулаад үзэх юм бол харьцангуй хэвийн бол үргэлжилсэн. За нэлээдгүй сар шинэ баярын өдрүүд бол за замын цагдаагийн газрын бүх алба багш нөрчүүлсэн бэлэн байдлаар ажилласан. За давхар олон нийтийн цагдаагийн албанаас 60 хүн, хууль зөвлөгөөг их сургуулиас 100 сонсогчийг зам дээр нэмэгдээр ажиллуулсан нь бас нэлээдгүй өрөө өгж өгсөн юм ажилласан байгаа. Тэгэхээр сар шинэ баярын өдрүүд бол мэдээж урд онд гардаг байсан тийм ээ одоо хотын захын хорооллууд руу үүсдэг байсан төвжирэл ачааллууд бол энэ жил бол харьцангуй бага үүссэн. За жолооч нар маш гисэн зам үйлгийн нэлээдгүй эмгэгч хэстэй оролцсон юм төр зэрэг бол харагдаж байгаа. Тэгэхээр за сар шинэ баярын өдрүүдэд гарсан замын нөхцөл байдлыг тоо мэдээ статистик тоо мэдээг танилцуулах юм бол за нийт дуудлага бол өнгөрсөн оны сар шинэ одоо баярын өдрүүдтэй харьцуултаар нь хувлаад үзэх юм бол за 1005 дуудлага өнгөрсөн оны одоо 2015 оны сар шинэ баярын өдрүүд бүртгэжсэн бол 1089 гээд 8.4% өссөн үзүүлэлттэй байгаа. За дуудлага эдээ өссөн ч гэсэн хүн гэмтсэн осол за эд материалын хохирлтын осол гэдэг юм уу эдгээр ослууд бол дандаа буурсан үзүүлэлттэй бол гарсан байгаа. За 2015 оны сар шинэ баярын 3 өдөр бол 54 хүн гэмтжсэн бол 31 хүн энэ жил бол 31 хүн болж тийм ээ 42.6% буурсан бол эд материалын хохирлтын осол 346 байсан бол 320 гээд 7.5% буурсан үзүүлэлттэй гарсан байна. За гэмтсэн хүн нь бол 74 хүн гэмтжсэн бол 50 хүн гээд 28.6% буурсан үзүүлэлттэй байгаа. За бага насны хүүхэд зам дээр уучлалд өртсөн 14 тохиолдол тийм бол ослоос бүртгэжсэн бол 10 гээд 28.6% буурсан үзүүлэлттэй байна. Сар шинэ баярын өдрүүд гардаг жолооч нарын нийтлэг зөрчил дутагдал дотор согтуугаар автомашин жолооч зөрчлийг бол маш их гаргадаг байгаа. Тэгэхээр өнгөрсөн сар шинэ баярын өдрүүд бол за 120 жолооч тийм одоо архитектурын нэрлэл хэрэгс үедээ тээврээс жолооч яваад манай аль багштай журамлагдчихсэн бол за энэ сар шинэ баярын өдрүүд 75 жолооч гээд үндсэндээ 37.5% буурсан үзүүлэлттэй бол гарсан байгаа. Өнөөдөр жолооч нар ард иргэд маань ч гэсэн тийм өнөөдөр хөдөлгөөнд оролцохдоо өнөөдөр зам хөдөлгөөнд тийм ээ одоо нэгдүгээр согтуугаар автомашин жолоодох ямар хор хөнөөлтөй байдаг юм бэ? Дээр нь бүрэн бүс автомашин унах ямар хор хөнөөлтөй байдаг гэдэг юм. Энэ хор хөнөөлөлт нэлээд ухамсарцсан сууч. Дээр нь зам хөдөлгөөний аюулгүйлийн тухай хуулинд заагдсан энэ дүрм журмуудыг нарийн сайн баримтлсны үндсэн дээр бол энэ сар шинэ баярын өдрүүд бол нэлээд ославаар багтай тийм ээ нэлээдгүй жолооч нар маань үүрэг хариуцлага ухамсарсан урд өмнө жилүүд гардаг байсан урсгал сөрөгч байдаг юм уу байрлалын явах журам зөрчиг хүнтэй вэртрүүлэгч юм энэ зөрчлөлтүүд бол энэ сар шинэ өдрүүд бол бага гарсан гэж бол манай замын газрын зөвс үнэж байгаа. Тэгэхээр нийт жолооч нартаа ч гэсэн бас зам хөдөлгөөний дөрмөө баримт хөдөлгөөнд орсонд бас замын газрын зүгээс бас талархал илэрхийлэх зүйтэй авах гэж байна. Нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгчдэнд баярлалаа. Жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.